Итүүгэн дээд сургуулийн хамт олон сагсан бөмбөгийн спортоор баг тамирчдыг нас насны ангилалд бэлтгэн ажилдаг. Тэдгээрийн ууган тамирчид болох Итүүгэн Ирвсүүд багийн эрэгтэй шилдэг тамирчид спортын мастер спортын дид мастер цолыг хүртсэн байна. Монголын их дээд сургуулиудын сагсан бөмбөгийн шигшээ багууд өрсөлддөг оюутны лигийн тэмцээнд 3 дахь жилдээ амжилттай оролцож байгаа Итүүгэн дээд сургуулийн шигшээ багийн тамирчдаас залуу спортын мастерууд тодорлоо. Итүүгэн Ирвсүүд багийн тамирчин Төмөр Сүхийн их уул, Саран цэцгийн Түр болт, Гандүлийн Бямбаржав, Мөнх төрийн Хос хоёр, Эрдэнэгийн Ариун болд, Мөнхбаатарын Төгөлдөр нар спортын дид мастер цолоор ингрэм хэлээжээ. Тэгвэл спортын мастер цолыг эрүүл мэндийн спортын яамны сайдын тушаалаар Бацээгийн Эрхэс, Саран Сүхийн анх хоёр, Мөнх хоёрын Мөнх цог, Баасанжовын Мөнх наран, Эрдэнэтийн Үлзий хоёр нар тус хүртсэн байна. Бүгдээ өсрөөс хамт эхэлсэн. Тэгээд одоо ингээд яг энэ жил одох юм бол яг 4 дахь жилийн хамт явж байна. Тэгээд ер нь бол яг энэ амжилтын гол төлөв нь мэдээж багш бидтэй багштай ямар ч маш их баярлалаа гэж тий. Багшаас удаан жил суралцж амьдрнаа. Мэдээж бас сайхан байна. Энэ бол бас манай шавны хичээл зүтгэлийн үр дүн. Бас цохимжгүй миний хөдөлмөрийн бас үр дүн болов гэж байна. Ер нь бол мэдээж энэ цол зэргийг хамгаалах хэрэгтэй. Би бол тамирчтай бол та нар энэ цол зэрэг бол таны цааш гарах амжилтын төлөө өгж байгаа цол зэрэг шүү гэж хэлсэн байгаа. Манай Итүүгэн Ирвсүүд багаас бол энэ даашлаас нэг 4-5 тоглогч бол дээд рүү одоо орж тоглоно. Үлдсэн тамирчид маань шинэ залуу тоглогчдтойгоо нийлээд оюутнуудыг тоглоод ингээд ер нь бол жилээс жилдээс залуучуудад одоо Мөн энэ үеэр Итүүгэн Ирвсүүд багийн эрэгтэй эмэгтэй баг тамирчид болон дасгалжуулагч Баяр цогт Итүүгэн их сургуулийн хамт олонны зүгээс багийн тоглогч Мөнхбаатарын Төгөлдөрт 1 сая төгрөгийг гардуул өгсөн юм а. Төгөлдрийн хувьд өнгөрсөн 12 дугаар сард оюутны лигийн хүрээнд хийсэн тоглолтын үеэр бэртэж улмаар эмчилгээний мэс заслыг Монгол улсад хийх боломжгүй болсон тул Солонгос улсыг зорихоор болоод байгаа юм а. Итүүгэн Ирвсүүд багийн эрэгтэй эмэгтэй тамирчид энэ өдөр 2016 оны оюутны лигийн аврах шалгаруулах тэмцээний хүрээнд Мандах бүртгэл дээд сургуулийн шигшээ багийн эсэргээлж тоглолтоо хийсэн. Энэ удаа дээд лигийн тэмцээний өнгөрсөн улирлын мөнгөн медальт эмэгтэй багийн тамирчид өрсөлдөгчөө 66-10-ын харьцаатай их дэлгүүрхэн хоцсон бол анх хоёр Эрхэс нараар ахлуулсан эрэгтэй багийн тамирчид 64-34-ийн харьцаатай Мандах бүртгэл дээд сургуулийн багийг буулга авчээ. Тэд одоогоор оюутны лигийн тэмцээнд 5 тоглолт хийснээс бүгдд нь хожсон амжилтаар A бүсийг ганцаар тэргүүлж байгаа бол Итүүгэн Ирвсүүд багийн эмэгтэй шигшээ багийн тамирчид мөн 3 хожиж, нэг ч хожигдолгүй B бүсийн 6 багийг хөшөөчилж байгаа юм а. Түүнчлэн Ирвсүүдийн эрэгтэй баг Sprite A лигийн тэмцээнд 9 хожиж 3 хожигдсан амжилттай бүсийнхээ 4-р ойрт лигийг хүргэжлүүлж байна. Багийн лидер Эрхэс одоогоор нэг тоглолтод авсан дундаж оноогоороо лигийн бүх тоглогчийн 2-р ойрт жигсэж байгаа юм а.